GKS нь болохоор Embassy тэгээд University Track гэсэн хоёр төрөл байдаг. Тэгээд Embassy нь болохоор за тэгээд солонгос хэлнээс өргөжлөл яагаад тийм солонгос хэл сурна гэдэг чинь хэл сурна гэдэг чинь гадаадд сурахын хамгийн том даваа байгаа шүү дээ. Тийм учраас ер нь солонгос хэл сурна гэдэг бол мэржлийн нэлээд том хэсэг байх болов уу гэж бодож байна. Би даад сурах боломжтой гэж бодож байна. Хангалттай боломжтой гэж. Тийм үү. Ярилцлагандаа тэнцээд цаашаа материал яваад тэгээд гисэн чинь тэнцээгүй. Тэгээд сэтгэл санаагаар амар хэцүү болчихсон байж байсан чинь сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрөөс эхлээд би та бүхэндээ зориулаад гадаад улсад тэтгэлэгтэй сурдаг хүүхдүүдийг оролцуулсан подкаст хэлэхээр шийдээд байгаа. Тэг өнөөдөр хамгийн ихний дугаараа Солонгос улсад засгийн газрын тэтгэлгээр суралцдаг үжинтэйгээ хийхэд бэлэн болоод байна. За сайн байцгаана уу, намайг Үжин гэдэг. Би Солонгосын их сургуулийн Солонгос хэл судлал уран зохиолын 3 дугаар курсын оюутан 2023 оны GKS-ээр ирсэн. За баярлалаа. За подкаст хөнгөн болох үзнээс амархан юмнаас ярьж эхлэе. Мэргэжлээр нь яагаас сонгохоор болсон бэ? Яагаас Солонгосд уран зохиолоор сурахаар болсон бэ гэдгээ. За болсон бол ягаад тийм бол 10 жилийн хүүхдүүд чинь мэргэжил сонголт гэдэг чинь айгүй хэцүү асуулт байдаг шүү дээ. Тийм учраас бас мэргэжлээ сонгоод ороод ирсэн том дагдуулсан чинь бас бид нарт өөрийнхөө яагаад сонгосон, тэг ер нь яаж мэргэжлээ сонгоо, тэг мэргэжил сонголтонд ер нь хэр ихтэй байдаг вэ гэдэг талаар үргэлжлүүлээ. За миний мэргэжлээ сонгосон шалтгаан гэх юм бол хамгийн түрүүнд би өөрөө дунд ахлах сургуулиас солонгос хэлний сургууль төгссөн. Тэгээд солонгос хэлтэй өөрөө айгүй их сонирхолтой байсан учраас яг энэ мэргэжлэрээ яг сураад үзэхэд бол болох юм байна гэсэн бодлоор яг сурж эхэлсэн. Тэгээд яг мэргэжил сонголтын юугаар гэх юм бол мэргэжил сонголт гэхээр би болохоор яг 12-оор төгсөхдөө яг юугаар сурах вэ гэдэг хэсэг дээр аягүй жоохон эргэлзээтэй байсан. Тэгээд яг өөрийнхөө дуртай ч юм уу яг сонирхолтой зүйл гэсэн юм баг нэг байхгүй байсан учраас яг аягүй төвлөж таалцдаг тийм ямар ч тач нэг өөрийнхөө ядаж чаддаг юмараа эхлэвэл ямар вэ гэсэн бодлоор тэгээд эхлээд одоо энэ мэргэжлийг сонгоод сурч эхэлсэн байгаа. Тэгээ мэргэжил сонголтын талаар ярих юм бол 10 жилдээ айгүй их олон юм туршаад тэгээд өөрийгөө яг юунд дуртай гэдгийг амар их мэдэх нь айгүй чухал юм шиг санагдсан надад. Яагаад гэвэл надад тийм юм ерөөсөй байгаагүй болохоор яг мэргэжил сонголт нэр амар хэцүү. Айгүй ер нь жоохон хэцүү байсан. Тэгээд гэхдээ яг одоо яг ингээд ирээд сурж байгаагийн юм дээр бол надад бүр таарахгүй юм биш, бас ингээд тодорхой хэмжээний таарсан сонирхолтой юмнууд бас байгаад байгаа болохоор ерөнхийдөө дэжгүй сураад явж байгаа. Одоо ч 3 дугаар курс шүү дээ манай үзэн цаа. Мэргэжлэр нь хэр дуртай бай. Ерөнхийдөө энэ хэл судлал гэдэг нь болохоор яг Kugo гээд хэл судлал гэсэн яваагаараа явж болно. Тэгээ Kumuna гээд нөгөө яг уран зохиол хэсгээрээ явж болно. Тэгвэл ингээд олон тишиг ер нь салж болдог болохоор заавал нэг юмтайгаа ингээд байгаад байна. Тэгэхээр миний ер нь яг сурдаг юм хэмээл би одоо яг хэл судлаад ангинаад хичээлүүд сонсч болно. Эсвэл яг уран зохиолоод ангинаад хичээлээ сонсч болно. Тэгээд яг уран зохиол би болохоор яг жоохон уран зохиол тал руугаа бол яг сурах үед сурдаг. Ягаад гэвэл хэл судлал гэдэг тиймгүүд хэл судлал маань болохоор яг дээр үеийн одоо нөгөө нэг ханз ашигласан юмнууд айгүй их орж ирдэг. Ер нь хятад ханз гэсэн үг. Арай өөр юм л байсан. Ерөнхийдөө бол хятад ханз. Яг дээр үед яг хятадын одоо ханзнаас авч хэрэгжилжсэн учраас яг хятадын ханз гэхдээ яг нөгөө жоохон унших байдал ч юм уу ганц хоёр юм жоохон юм өөр юмнууд бол байгаа. Тэгээд хэл судлал тал дээр нь бол тийм болохоор би нэг сураад байдгүй. Яг гэхдээ яг уран зохиол тал дээр ч гэсэндээ яг бас дундаа ингээд дээр үеийн шүлэг, орчин үеийн шүлэг, дээр үеийн шүлэг юм. Дээр үеийн уран зохиол, орчин үеийн уран зохиол бас ингээд дотроо ингээд олон хуваагдаад тэгээ сураа явдаг. Тэгээ дээр үеих гэх юм бол яг одоо миний сайн ярьсанчлан яг ханзаараа ер нь уншдаг төрөл. Дээр үеийн одоо нөгөө нэг тийм хүмүүсийн яг бичсэн уран зохиол ямар сонирхолтой байдаг ахтай дээр үеийн шүлэг мүлэг гэхээр одоо дээр үеийн солонгосчууд энэ яг амьдарч байсан тэрхүү шинжийг бүгднийг судалж байгаа. Бараг л түүх үзээд байгаа юм шиг байна. Тэр нь яг надад яг бас айгу таарсан гэх юм уу. Би бас ерөнхийдөө бол яг 2 дугаар курс хүртлээ нэг ямар сонирхолгүй ерөнхийдөө жоохон харамсаад би яг яагаад юм сурч яагаад сонгоч гэсэн бодолтой байжгаад тэгээд яг нөгөө уран зохиол талаар үзээд ирэхээр тэрний хажуугаар заавал түүх ордог. Тэгээд би болохоор түүхэнд айгүй их сонирхолтой. Бүр маш их сонирхолтой болохоор яг тэрнийхээ хажуугаар ингээд түүх нь ороод ирэнгүүт бас арай гайгүй болоод ирсэн. Тэгвэл ер нь ингээд юу сонгосон тэрнээс ингээд өөрийнхөө сонирхолтой юмыг олоод бас сураад ах боломжтой л юм тий. Тэгээ сураад явж байгаа.
За тэгвэл хоёлаа дараагийн асуулт руугаа орох юм бол ер нь яагаад гадаадад сурыг гэж боддог байсан? Ер нь хизэнээс эхлээд бэлтгэж эхэлсэн бэ? Зөвхөн яг гадаадад сурна гэдэг яг JK рүү арай арахгүйгээр. Одоо би болохоор 7 дугаар анги хүртэл өөр сургууль сурж байгаа. Тэрэндээ яг тэнд сурдаг байхдаа болохоор би орос хэл сурдаг байсан байхгүй юу? Үгүй тийм үү. Тэгвэл өдөр нь бас ер нь орос хэлтэй гэсэн юм байна шүү дээ. Тэгээ ер нь бас өөр байгаа юм. Яг өөр бол байгаа. 7 дугаар анги хүртэл яг орос хэл сурж байгаа. Тэгээд яг солонгос хэлтэй айгүй сонирхолтой байсан болохоор яг өөрөө яг нөгөө Канадараа гэдгээ яг өөрөө сураад интернетээс өөрөө ингэ бичиж сураад уншиж сураад яг яагаад солонгос хэл сонирхолтойсэн? K-pop тийм юм да. Тэгээ ер нь хараад үжинжин бас ингэ бүжгэлдэг шүү дээ айгуугаа. Тийм бүжгэл ер нь K-pop юм даа айгуу сонирхолтой байгаа. Тэрнээс ер нь эхэллээ байгаад тэгээд яг 7 дугаар ангидаа зүгээр уншаад бичдэг болоод 8 дугаар ангиас эхлээд яг нөгөө сургуультай ороод шилжиж ороод тэгээ яг ер нь тэгээ шилжиж орохдоо за би солонгос руу сурна гэж ер нь шийдсэн байсан. Тэгэхээр өдрөнгийн маань хувьд л тэгэхээр ер нь орчин нь өөрөө ингэ солонгос сургууль руу орчих. Бүхэл хүүхдүүд ер нь солонгос руу явна гэдэг хэлний мэдээлэл арай өндөр байсан багтээ тэр үедээ. Тэгээ нөгөө нэг солонгос манай сургуулийн захирал нь өөрөө солонгос хүн байсан. Тэгээд яг солонгос хэл заадаг ингээд хоёр өөр багштай. Нэг нь болохоор яг монгол багш маань яг ингээд дөрвөн талаасаа заагаад тэгээ арай марай энэ тэрийг нь болохоор яг солонгос багш заагаад яг ингэж явдаг байсан болохоор тэгвэл хоёлаа эндээс үргэлжлүүлээ солонгос хэл рүү орё. Тэгвэл солонгос хэлийг бол анхнаасаа нь өөрөө сурч эхэлсэн юм биш үү? Өөрөө тэгж сурч эхлээд ер нь яг ямар төвшин хүртэл нь сурсан байсан бэ? Солонгос сургууль руу. 7 төгсөөд 7-гийн нөгөө зуны амралтаараа яг 8 дугаар ангиас эхлээ өөр сургуульд орох ёстой. Тэгээ тэр хүүхдүүдээсээ бас ингээд хоцрогдож болохгүй болохоор тэндээсээ яг ингээд жоохон нэг юм одоо за нөгөө одоо орж байгаа 8 дугаар ангид орох хүүхдүүд нь сурсан хүүхдүүд байдаг гэсэн үг үү? Дундаас нь ер нь бол тэгж орж байгаа юм биш үү? Яг тэр хүүхдүүд нь болохоор баг нөгөө 1-р ангиас эхлээд солонгос хэл яг сураад эхэлсэн хүүхдүүд байдаг болохоор яг 7 дугаар ангийнхаа зуны амралтаар яг багш дээр ганцаарчилсан сургалт гээд яг ингээд дөрмнүүдээ заагаад тэгээ зүгээр л яг нөгөө нэг 1-р ангиас орсон хүүхдүүдийг гүйцгээд ер нь нэлээд юу шахуу ясан юм шүү дээ. Тэгээд нэг дөрмүүд сурсан яг нэг нөгөө нэг яг л одоо тиймэрхүү юмнуудаа яг сураал орсон. Би бас нөгөө солонгос хэлийг айгүй урд нь сурсан. Нэг тийм сонирхолтой болохоор яг тийм шиг байгаа. Ерөөсөө нэг зовж сураагүй зүгээр ингээл явандаа гайгүй яваа сурчихсан. За тэгээ солонгос хэлнээс үргэлжлүүл яагаад тийм солонгос хэл сурна гэдэг чинь хэл сурна гэдэг чинь гадаадд сурахын хамгийн том даваа байгаа шүү дээ. Тийм учраас ер нь солонгос хэл сурна гэдэг бол энэ бичлэгийн ер нь нэлээд том хэсэг байх болов уу гэж бодож байна. Эндээс үргэлжлүүлээд топкийн талаар яриа нугасаа топкийн талаар яриад авах шаардлагатай. Одоо бол манай үжин маань топкийн 6 оноо байгаа шүү дээ. 6 оноо авсан бэ. За топик бол угаасаа яг нөгөө 8 дугаар ангиасаа орж эхлээл шууд ерөнхийдөө ингээл бэлдээл шууд топкийн бэлтгэл явдаг юм лээ. Яваал ингээд бэлдээл хийсэн. Гэтэ яг тэрний хажуугаараас найзуудтайгаа цуг ингээд өөр багшаас сургалт аваад ч юм уу тэгж явж исэн бас үеуд байгаа. Яг төгсдөг жилээ өгөөд тэгээ 6 авчихсан. Тэгэхээр ер нь 12 дугаар ангиа төгсдөг жилээ 6 таар төгсчихсэн юм шүү дээ. Миний эргэн тойронд тохиог манай найзууд маань, бидний найзууд маань бүгдээрээ ер нь солонгос хэлтэй. Тэгээ бүгдээрээс ингээ ярьцдаг болохоор ингээ хоорондоо ингээл нөө Монгол тахтай зүгээр ингээл тоглоомоор ингээл солонгосоор ярьж мараал энэ тэрэ болоод тэгдэг байсан болохоор бас тэндээсээ бас дайггүй явцсан болов уу гэж боддог. Нэгдүгээрт бол тэгж боддог. Хоёрдугаарт болохоор яг нөгөө би сая найзуудтайгаа нэг юмд сургалтын судаг гэсэн гэж тэгсэн шүү дээ. Тэр сургалтын багш маань болохоор бид нартэй заавал ингэж яг солонгосоор ярьдаг гэсэн байхгүй юу? Ерөөсөө тэр ангид дотор орсон бол монголоор ярьж болохгүй. Энэ өөрөө гэтээ монголхон. Ерөөсөө орох юм бол монголоор ярьж болохгүй. Тийм ямар мундаг юм те. Зөвхөн солонгосоор ярина. Тэгээд нөгөө одоо дүрэн байна уу үг гэдэг шинэ үг бүгдийг нь яг солонгосоор тайлбарлаж өгдөг. Энэ үг нь одоо яг ийм солонгосоор гэдэг үг нь тэгдэг байсан болохоор бас ер нь дэжгүй хурдууртай ер нь нэлийн солонгос орчинд хэлний орчинд байсан гэсэн үг юм биш үү? Би даад сурах боломжтой гэж бодож байна уу? Хангалттай боломжтой гэж. Тийм үү. Ер нь бол өөрөө анханасаа нөгөө Канада гэдэг нэг би даад сурч байсан болохоор яг нөгөө ч маань мэдж байгаа. Ерөнхийдөө бол нэг хэцүү хэл бол гэж бол би бол хэлэхгүй. Ерөнхийдөө бол амархан. Тэгээ одоо ер нь хэлтэй бол айгаад өстэй шүү дээ. Тийм өгүүлбэрийн бүтцэн яг монголтай адилхан. Тэгээд бас ер нь одоо чи ингээ Монголд хүн болгон л солонгос хэлийг ингээ тодорхой хэмжээний ингээ мэддэг болцсон учраас тэндээсээ ер нь ингээ өөрөө хичээгээл сураад явах юм бол надад бол ерөөсөө асуудалгүй л гэж ер нь бодож байгаа.
Үргэлжлүүлээ тэгвэл за солонгос хэлээ тэгвэл өөрөө би дагаа сурах боломжтой юм байна. Тэгвэл топын шалгалтанд бэлтгэх юм бол ингэж бэлтгэх юм бол арай хурдан бэлдэж чадсан шүү. Хурдан 6 оноо авна шүү энэ гэсэн ном байна уу? Эсвэл тийм арга байна уу? Тэрнээсээ хаваалцвал одоо топиконд болохоор унших, сонсох, бичих гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. Би яг топикоо бэлтгэхдээ бол яг өөртөө нэг ийм нөгөө нэг топикийн одоо ийм том 2 ном байдаг шүү дээ. Бичих, тэгээ унших гэсэн ийм нэг 2 ийм том номноос яг зүгээр ганцаараа бэлдээд тэгэж бол орж исэн унших бол. За монголч гэлтгүй ер нь гадаад хүмүүс бичих тал дээр ер нь амар их нөгөө бага оноо аваад идэв шүү дээ. Тэр нь болохоор яг тактик байхгүй болохоор бас тэгээд идвэж магадгүй гэж боддог байхгүй юу? Тэгэхээр үнэ багшаасаа заавал сурцсан хамаагүй дээр гэж бодож байгаа. Топик чинь айгүй нөгөө нэг бичих хэсэг нь яг ингэж бичиж битоонагаа монгол хэлний нөгөө монгол хэл чинь одоо жишээ нь хамгийн орчлол дээр юм яаж гэж хамгийн сүүлийн дүнлэл дээр бүх юм ингэж бичингөө солонгос хэлний одоо бичих хэсэг чинь яг ингэж орчлол дээр яг юу ярих байгаа бүх юм тодорхойлох тэрийг ингэж илрүүлж ингэж бичдэг. Үргэлжлүүлээ тэгвэл халаа JKS-ийн талаар би бол ерөөсөө JKS ерөөсөө яаж үзэж байгаагүй, өргөлөө олж үзэж байгаагүй. Тэр нь солонгос руу хэрвээ сэтгэлэг аваад явъя гэх юм бол ер нь ямар хуу төрлийн сэтгэлгүүд байдаг. Тэгээд тэр талаас тэр дундаас JKS нь ямар онцлогтой талаар ярих юм бол бусад сэтгэлгүүдийг бол би явахдаа нөө сайн болно гэх байна. Зүгээр яг анхнаасаа яг нөгөө 10 жилтэй байхдаа л JKS гэдэг нөгөө бодцоо явдаг байсан болохоор яг тэр JKS-ийн талаар ярих юм бол яг нөгөө 4 жил одоо жишээлбэл бакалавраар сурж байгаа тохиолдолд 4 жилийн сургалтын төлбөрийн 100%, тэгээ сар болгон тодорхой хэмжээний нөгөө санварби гээд амжиргааны мөнгө стипend гэсэн мөнгө ингээд нөгөө сар болгон өгөгддөг болохоор айгүй сайн талтай. JKS-ийн нөгөө нэг одоо жилд явдаг хүүхдүүдтэй бакалаврт 2 морь өгдөг гэсэн. Бакалавр бол миний мэдх юм бол нэг 4 5 6. Бакалавр бол ерөнхийдөө миний бодлоор л магистраас илүү жоохон юм өрсөлдөөнтэй санагдсан айгүй баггүй авдаг болохоор JKS нь болохоор embassy тэгээд university track гэсэн 2 төрөл байдаг. Тэгээд embassy нь болохоор яг тэр нөгөө нэг элчин сайдын яамаар дамжуулаад элчин сайдын яам дээр эхлээд ярилцлага өгөөд тэндээсээ тэнцэн тохиолдолд яг өөрийнхөө сонгосон 3 сургууль материалаа явуулаад тэгээд хамгийн сүүлд нь тэр сургууль нь одоо энэ хүүхдийг авнаа авахгүй гэсэн хариугаа өгдөг. Тэгэнгүүт их сургуулийнхаа нь болохоор ерөнхийдөө яг эмбасигээр өгж байгаа шиг яг энэ Сөүл дотор байдаг сургуулиал ер нь маш бага байдаг. Одоо эндхийнхаар ярих юм бол хөдөөний сургууль гэх юм уу? Ерөнхийдөө жоохон хөдөөний сургууль руу явдаг. Тэгээд би яг хөдөөний сургуулийн нэг оюутан байна. Яалтчгүй тэгээд угаасаа хүүхдэдэд тарааж байгаа юм бол угаасаа аргагүй л тий. Тэгээд би болохоор яг сайн нийлсэнчлэн university tracker нь явуулаад тэгээд ярилцлага өгөөд эхлээд нөө материалаа явуулаад ярилцлага өгөөд нөө цаашаага одоо энэ тэтгэлгийг зохион байгуулж байгаа газраас нь дахиад шалгаад тэгээд тэнцэн үгүйг нь явуулаад тэгээд тэнцэн тохиолдолд бас ингэ явдаг байгаа. Тэгмүүд одоо элчин сайдаар явж байгаа сургууль руу өглөө явуулж байгаа хүмүүс нийлээд одоо хамтдаа ингэ шалгаруулсан хүмүүс л тусдаа ингэж өөр шалгаруулсан орно гэсэн үг үү? Тусдаа орно гэсэн. Яг яг сургууль руу явуулж байгаа нь болохоор яг сургууль руу явуулж байгаа учраас арай зөөлхөн байдаг. Тэгээд эмбасийн нь бол хамаагүй маш өндөр, жинхэнэ өндөр шалгуулт. Тэгвэл элчин сайдаар тэтгэлэгт явж байгаа хүмүүс болохоор өөрөөс хүссэн сургуулаа бол тэтгэлгээ авч болно гэж ойлголоо зүг үү те. Элчин сайдынхаа тэтгэлгээ авсан л ах юм бол эсвэл сургуулаа тэнцчээд тэгээд тэрийг элчин сайд руу өгнө гэсэн үг үү? Эхлээд элчин сайд руугаа орж ярилцлага өгчөөд тэгээд сургууль руугаа явуул. Зүг. Тэгэхээр эхлээд тэтгэлгээ тэнцээ дараа нь сургууль руу, нүүд нь болохоор сургуулаа тэнцээ дараа нь тэтгэл рүүгээ явуулна гэсэн үг юм байна шүү дээ. Тэгэнгүүт энэ хоёрын одоо тэтгэлгийнх нь мөнгө төрөний үүдээ шиг доошоо өөр гэж байдаг. Яг адилхан мөртлөө арай өөр тийм бид юм шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бас мэдгүй хүүхдүүд байх юм бол арай их сургууль нь арай гайгүй байдаг гэж магадгүй. Тэгэнгүүт эмбаси нь бол арай жоохон өндөртэй. Тэгээд шалгууртай. Заавал топик 5-аас 6-тай хүүхдүүд орох ёстой эмбаси бол юу нь болохоор сургуулийнхын болохоор ерөнхийдөө хэлний бэлтгэл цаанаас өгөгдчихдөг болохоор дэжгүй. Гэхдээ эмбаси дээр хэрвээ солонгос хэлний бага оноотой бол англи хэлний өндөр оноотой бол бас ерөнхийдөө дэжгүй. Солонгос хэл ер нь бол сурцсан байх шаардлагагүй юм шүү дээ. Тийм. Гэхдээ яг хөө сүүлийн үеийн одоо бакалаврын JKS-ийг харахаар ихэнх нь солонгос англи хэлтэй хоёулаа хэлтэй ч юм уу эсвэл солонгос хэл дээр яг оноотой ч юм уу. Эсвэл англи дээр өндөр оноотой хүмүүс бол айгүй өндөр болсон. Миний үед болохоор яг эмбасиас 2 хүүхэд явсан. Тэгээ 2 хүүхэд явсны нэг хүүхэд нь болохоор хоёулаа топгийн 6-тай хүүхдүүд байсан. Ялцчихгүй. Acceptance rate багтаа болохоор амар өрсөлдөд байдаг тий. Би тэтгэлэгт явъя гэж бодох юм бол материал бэлтгэлээс эхлэн гэсэн үг юм шүү дээ. Материал бэлтгэх юм бол одоо ер нь санаж байгаагаар ер нь ямар материалууд тухайн үедээ бэлдэж байсан бэ? Стил тэгээд танилцуулга
танилцуулга тэгээ нөгөө нэг сурахтаа ер нь цаашдаа ингэж яаж сурах вэ гэсэн нөгөө тий study plan бичих хэвээр. Би тэрийгээ ерөөхдөө бол маш сайн бичих хэвээр. Тэгээд сургуулиас гадуурх үйл ажиллагаа юм уу, сургууль доторх ямар ингээд үйл ажиллагаанууд оролцдог гэсэн тэрний сертификат ч юм уу юм тэр юм байх юм бол тэднээсээ бүгднийг авсаргаад явуул. Тэгвэл энэ материалууд донд ер нь бэлтгэхэд хамгийн хэцүү материал нь гэсэн бэ? Танилцуулга, study plan ер нь бол маш. Тэгээ хоёр тусдаа эссе байдаг гэсэн үг. Тэгээ өөрийгөө танилцуулсан би нэг юм хүн шүү гэдэг. Study plan гэдэг ирээдүйд юм ингээд. Ахаа. Тэгээд энэ хоёр одоо эссегээ бичихдээ ер нь яаж бэлтжижсэн бэ? Нийс тусламж авч ирсэн үү? Эсвэл өөрөө амар их судалгаа хийж ирсэн үү? Тусламж авч ирсэн. Миний эргэн тойронд байсан хүмүүс дандаа тэтгэлгээр явчихсан. Дандаа яг энэ зөвлөгөөх боломжтой тэтгэлийн хүүхдүүд байсан болохоор найзуудаасаа ар мундаг тий. Айгуу тийм цөөхөн хүүхд явж байгаа тэр цөөхөнд дандаа бас үжигийн надад тэндэг хүүхдүүд байна гэж чинь. Тийм тэгээд яг найзуудаасаа дандаа зөвлөгөө аваад тусламж аваад тэгээд манай найзууд надад бол амар их тусалсан. Яг тэр бичих тал дээр бол бүр юу юм биш юм биш те. Бүр ингэ сургууль мөрөлтөнд суугаад ч багш магшаас бол биш юм биш те. Зүгээр ер нь найзуудынхаа юугаар. Тийм. Ер нь тэгэл эргэн тойронд гайгүй байх юм бол тгээс хэмжүүл хэрэгтэй. Тэлийн материалын авалга нэг шат тэмүүдэд ярилцлаганд орсон гэсэн шүү дээ. Сургууль дээр ярилцлаганд орсон. Гэхдээ сургууль дээр ярилцлаганд ороод тэгээд дахиад тэрний дараа дахиад шат байгаа. Тэр нь болохоор тэр нөгөө нэг одоо яг энэ GKS-ийг зохион байгуулж байгаа. Тэр Солонгосын газраас дахиад одоо сургууль одоо ярилцлага өгөөд тэр сургууль биеийн хүүхдийг аммаар байна гэдэг юм бол тэр хүүхдийн материал тэр газар руу яваад тэгээд тэр хүмүүс дахиж шалгаад тэгээд шалгасныхаа дараа за энэ хүн бол ингээд тэтгэлэг авах тохиромжтой хүүхд байна гэд тэнцэх тохиолдол байдаг бас тэнцэхгүй тохиолдол байдаг би болохоор тэнцээгүй тохиолдол ярилцлагандаа тэнцчихэд цаашаа материал яваад тэгээд гисэн чинь тэнцээгүй тэгээд амар ерөнхийдөө ингээд хэцүү сэтгэл санаагаар амар хэцүү болчихсон байсан чинь яг 12 сарын сүүлээр манай сургуулиас над руу дахиж ер нь бол юу ирсэн одоо нэг дуудлага ирээд ингээд тэнцээ ингээд орохоор болсон. Тэр одоо waitlist маягийн юм байсан юм шиг байна. Тэр үедээ чамдаа чи waitlist нь биш өнтөрч хэлсэн юм. Юус хэлээгүй л. Яг тэр газраас чи ингээд тэнцээ хөлтүүд банк ингээд лист гаргаад ирдэг. Тэгээ ингээд харсан чи миний нэр байхгүй. Тэгэл би бүр ингээл амар сэтгэлээр унаал би ингээл зүгээр Монголдо сураад өгсөн дээр юм байна да. Амар хэцүү байгаа шүү дээ. Амар олон жил бэлтцсэн чинь. Тэгэл магистратал явъя да гэсэн бодолтой байсан чинь яг 12 сарын 30-нд тохоо яг ямар яг шинжлэлийн өмнө л байсныг би бүр амар сандыг. Яг сургуулаас дуудлага ирээл нөгөө какао төгөр ингээд залгаад сургуулаас залгаад тэг ингээд тэнцсэн шүү ингээд одоо бусад хүүхдүүд чинь ингээд материалаа одоо явхад бас бид нар нөгөө эрүүл мэндийн юугаа явуулах хэрэгтэй болохоор хүүхдүүд чинь ингэ явуулаад эхэлсэн болохоор энэ өдрийн дотор ингээд араас нь хатарсан байна шүү дээ. Яс явуулаарай гээл. Тэгэл би бүр амар сонсоод уйлал амар баярлажсэн. Дурсамж байдаг. Тэр нь бол амар баярлалаа шүү дээ. Амар олон жилийн дангаас нөгөө нэг материал явуулж байгаа тэр хэсэг хугацаа биш тий. Анх ингээл 7-8 дор ингээс эхлээд солонгос ирсэн бүх ингээл төвхийгээ баталж харуулж байгаа шатч тий. Тийм болохоор яг утга учиртай байсан байлгүй. Маш ерөнхийдөө миний талаас гэх юм бол би угаасаа амар сэтгэл зүйн хэцүү байдалтай байсан. Яагаад гэвэл би болохоор 2020 онд ахлах сургуулаа төгссөн. Тэгээд төгсөөд сургуульд явах гад төгсөнгүүтээ шууд сургуульд явах гад материалаа бэлтгэхдээ болохоор эхлээд би тэтгэлгээр явуулаагүй. Зүгээр сургууль руу явуулаад сургуульдаа тэнцээд виз мэдүүлсэн чинь миний виз гараагүй. За гээд тэгээд тэр үедээ би ч болохоор юутай оноотой байгаа шүү дээ. Тэгчээд за гэж яваад дахиад нэг сургуульд явуулсан чинь тэрэндээ бас тэнцээгүй. Үгүй сургуульдаа тэнцээгүй биш. Виз гараагүй ч лөө. Сургуульдаа тэнцээгүй лөө. Өөртөөс нэг ороо. Тэгээ ерөнхийдөө жоохон сэтгэл санааны амар хэцүү байдалд байж агаад тэгээд за одоо ер нь яасан тач авах вэ гэд ерөнхийдөө жоохон шантарсан үедээ энэ GKS материалаа өгөөд амар азар тэнцсэн. Явна үнэндээ ер нь тэгэл амар хөдөлмөр ер нь тэгэл тууштай байдлыг ер нь харж үзсэн л юм байна л да. Цаг нь яг явах цаг гэж байдаг юм байна гэж би бол бодсон. Тэр үедээ тэгэл өөрийгөө бэлдээ, сэтгэл санаагаа бэлдээл жоохон том болоо. Гадаад явах жоохон өөрийгөө бэлдээл тэгээл байж исэн юм байна л да. За тэгвэл хоёлаа ингээ ямар ч тач ер нь бол манай үжингийн мод процесс нь бол юм байсан юм. Тэр хитүүдэд явуулаад бол янз бүрийн шалтгаанаас бол ингээ бүтлгүүцсэн юмнууд байгаа. Ямар ч мэдлэггүй хүүхд байгаа. Тэгээ солонгосыг сурж байгааг ойлоо бодъё. Тэгээ тийм хүүхдэд солонгосыг сураад эхэлж байгаа юм байна. Ямар ч тач топгийн шалгалт өгсөн байна гэд мэдчихлээ. За эсвэл английн шалгалттай хамбал английн оноо бэлтчихлээ гэж бодчихъя тий. Тэгэнгүүт солонгослыг бэлээ. Одоо тэгвэл би яах юм бэ гэвэл ямар вебсайт руу орж ирнэ, материалуудаа ингэж хянах юм, ямар вебсайт руу орж ирнэ, юугаа явуулах юм, ханаасаа эхэлж судалгаагаа хийх. Ер нь яг ханаас хэлнэ гэдэг
юу. Яагаад гэх юм бол ер нь л ихэнх одоо хүүхдүүдэд ялангуяа гадаад сурах байгаа хүүхдүүдэд бол таньдаг хүн Монголд ялангуяа тийм байдаг ч айгүй нэг хажууд нь таньдаг хүн л тийм мэдээлэлтэй байхгүй бол гадаадд сурна, тэтгэлэгтэй сурна гэдэг чинь нэг тийм айгүй том нууцтай асуудал байгаа гэдэг чинь тийм болохоор тэрийг хойлоо жоохон задлаа ярих юм бол ер нь вебсайт нь ер нь хаанаас эхэллээ? GKS нь болохоор бакалавр нь болохоор 9 сард 8 сарын сүүл эсвэл 9 сарын ихээр тавигддаг. Хаврын эсэл. Хаврын эсэл гэмээр тий. Тэгвэл ер нь бол төгссөн хүүхдүүд байх юм бол 7 сар төгсчих юм бол төгснөөсөө хойш ер нь тэгэл дандаа процесс явсараа 3 сард их сургуульд явна гэсэн үг юм тий. Тэгэхээр 8 сарын сүүл 9 сарын ихээр эсвэл 9 сарын 10 хэдэн хүртэл бол ерөнхийдөө ингээд яг бакалаврын юу материал одоо ингээд GKS хэлсэн юм аа. Чинь одоо хаана тавигдах вэ? Study in Korea гэдэг нөгөө нэг вебсайт байдаг. Тэгээ тэр вебсайтн дээр тэр нь одоо Монгол талаас эсвэл Солонгос талаас нь гэдэг үү? Солонгос талаас аа. Англиар бас ингэ биччихсэн байдаг болохоор тэгээ тэндээ тийшээгээ орох юм бол ерөнхийдөө ингээд энэ жил болохоор University Tracker ийм сургууль руу явуулах боломжтой. Embassy горол ийм сургуулиуд боломжтой. Тэгээд ерөнхийдөө ингээд тодорхой бичсэн байдаг. Тэгээд яг ийм материалууд хэрэг болно гэсэн юмнууд нь бүгд ингээд дотор нь байждаг болохоор тэндээсээ одоо сургуулаа сонгоод материалуудаа бэлдээд тэгээд сургуулийнхаа вебсайт руу орж ерөнхийдөө бол ингээд судалгаагаа хийгээд тэгээд сургууль руугаа материалаа яваа. Тэгвэл одоо тэр вебсайт нь ийм сургуулиуд байгаа шүү гэдэг өгсөн. Тэгвэл бидний зүгээс өөрсдөө бид нар яах нь сургуулийнхаа вебсайтууд руу ороод тус нь ер нь бол тэр судалгаагаа хийгээд сургуулиас бас өөр материалаа шаардаж болно шүү дээ. Нэмэлт тэр судалгааг нь хийгээд тэгэнгүүтээ одоо тэр аплай хийж байгаа процесс нь одоо жишээлбэл би манай үжигний авсан байгаа тэр сургуулиар хэрэг аплай хийлээ гэх юм бол би зөвхөн сургуулийнхаа вебсайт руу аплай хийсэн хад болно гэсэн үг үү те. Одоо тэр аппликейшн процесс дотор дахиад JKS энэ тэтгэлэг сонгодог юм бол тэрийг сонгочоод эсвэл давхар 2 өөр порталаар материал явуулна гэсэн үг үү? За миний санаж байгаагаар болохоор тэр сургууль одоо ингээд нөгөө нэг яг зөвхөн JKS-ээр бид нар болохоор заавал нөгөө нэг цаасаар явуулах хэрэгтэй сургууль руугаа илгэмжээр явуулах хэрэгтэй. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө яг нөгөө GKS-ийнхаа материал өгөгдсөн байгаа материал дээр бүх юмнуудаа ингээд бүхлөө бичсэн байдаг болохоор тэгээд шууд юугаараа илгэмжээрээ сургууль руугаа яг явуулчихдаг. Илгэмжээр бол ганцхан сургууль руугаа явуулна гэсэн үг шүү дээ. Одоохондоо л сургууль руугаа явуулчихсан. Тэгээд тэрийг сургуулийн хэмжээ зөнгөтэй дахиад буцаагаад бинэрлээ заасан тий. Тэгээд мэйл бичдэг үү? Мэйл бичдэг. Мэйл бичээд тэгэнгүүт ярилцлагандаа орно гэсэн үг тий. Ярилцлагандаа орно. Ярилцлагандаа ороход ерөнхийдөө ямар хуу асуултууд асуудаг вэ? Яагаад энэ мэргэжлийг сонгосон? Тэгээд би болохоор угаасаа яг нөгөө солонгос хэлтэй холбогдолтой мэргэжил болохоор яаж одоо ингэ солонгослыг сурсан бэ гэдэг ч юм уу? Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Ерөнхийдөө төгсөөд яа гэж бодож байна? Тэгээд чи юу нэг талаар одоо ингэ тодорхой хэмжээний мэргэжлтэй холбоотой ганц хоёр асуулт асууж одоо энэ талаар юу гэж бодож байна гэдэг ч юм уу? Тиймэрхүү юм асуугаад тэгээд ярилцлагыг болохоор яг тухайн нөгөө нэг департаментийн мэргэжлийн профессор нь одоо ерөнхий шинжилгээний департамент руу би өргөлөө олно гэх юм бол тэр департаментийн профессор нь ирчихсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд би болохоор уцаар интервью өгчсэн. Хэр сандарсан. Хэр бэлдсэн. Ер нь бол нэлээд бэлдсэн шүү. Ерөнхий ханаас бэлдсэн бэ тэр одоо ярилцлагынхаа асуултыг ч юм уу иймэрхүү байдаг даа гэдэг юм. Гамбартаж найзуудаас асуусан баг тийм яах вэ гэх. Гэхдээ ерөнхийдөө бол яг нөгөө нэг угаасаа ямар ч ярилцлага авч байгаа тохиолдолд ягаад энэ мэргэжил сонгосон бэ гэсэн яг нөгөө тодорхой хэмжээний энгийн асуултууд байдаг болохоор яг тэр асуултуудаа ихтэй бараг чэйжлэлтлээ ингэж амар бэлтэж байгаа л тэгээд өөр юм асуух юм бол тэгэл за одоо яавал яа гээл толгойд орсон юм а яриад тэгээд хэдэн минут орчин басан тэр яслахын юм. Нэг 7 минут яриад тэгэл ерөнхийдөө заа гээл тэгэл салгач. За тэгвэл ярилцлаганд орчлоо. За тэгээ тэрний дараагийн сэтгэлийнхэн юу байгаа шүү дээ. Сэтгэлтэй тэгвэл одоо яг та сургуульд нь цаанаасаа одоо бидний материалыг явуулж өгнө гэсэн үг бид нэр дахиад тустай материал явуулна. Сургууль руу цаашаа материал явуулна. Тэгвэл бид нэр эхний ээлжин материалаа явуулсан л ах юм бол тэгэл таймж ажиллах юм биш үү? Вебсайтаа хэдүүлээ шалгах юм байна. Сэтгэлт явах юм бол вебсайтаа шалгаад хэрэгтэй материалуудаа харна. Тэгээ сургуулийнхаа вебсайтыг харна. Тэгээ сургуулийнхаа вебсайтаас нь дахиж ороод сэтгэлийнхаа дахиад шаардлага бүх юм янгуудаа тэр материалуудаа шууданж явуулна тий. Тэгээд шууданж явуулаад тэгээ тэрнээс цааших юмуд нь бол тэгээд хөрхөн автоматар ер нь явчих юм биш тий. Ер нь нэг амар хэцүү бас биш юм байна тий. Том амар хол юм бол биш юм байна. Яг материалаа одоо яг
яг 100% бэлтгэлтэй бүрдүүлэхэд л яг жоохон стресстэй ч юм уу. Тэгээ нэг жоохон ийм болж магадгүй. Тэрнээс хойш ерөнхийдөө бол тийм. Тэгвэл одоо буцаага нөгөө элчин сайдын журмаар явж байгаа тохиолдолд тэрэн дээр яг мэддэг зүйлээс авалцвал элчин сайд материалын одоо өөрөө очиж дахиад цаасаар нөхөх үү? Элчин сайд юм бол тэгдэг. Өөрөө материалаа өгөөд тэгээ тэндээсээ дахиад нэг 5 6 хүүхэд ингээд яг ярилцлага өгөхөөр дууддаг гэж бол би сонсч байсан. Тэгээд тэндээсээ одоо ярилцлага өгөөд тэгээ яг англиар асуудаг гэж би сонсч байсан байхгүй юу? Яг солонгосоор асууна, англиар асууна. Тэгээд тэндээсээ тэнцэн одоо 2 хүүхдээ аваад тэгээд тэр хүүхдүүд маань өөрийнхөө одоо яг сонгомоор байгаа, сурмаар байгаа 3 сургууль руу материалаа явуулдаг гэж би бол санаж байна. Өөрөөсөө дахиад явуулдаг шиг санагдаж байна. Гэхдээ би энийг улаг тодорхойл мэдгүй. Тэгэхээр шуудангаар явуулах юм бол одоо тэтгэлэг тэнцэн гэсэн одоо тэр бичин байдаг. Энд тэрийг авах хамт нь хасраал явуулдаг гэсэн юм. Эмбасийн болохоор 3 сургууль руу явуулж байгаа. Зөв. Тэгмүүд одоо үжингийн хувьд л тэрхээр анх материал явуулах тэр нэгэн сургууль явуулж ирсэн байна. Би болохоор яг нөгөө сургуулиар дамжуулж явуулж байгаа болохоор зөвхөн яг л нэг сургууль руу. Нэг сургууль руу явах боломжтой байдгүй эсвэл ер нь олон сургууль руу зэрэг зөвхөн нэг сургууль руу явуулж. Тэр нь яг ялгаатай байхгүй юу? Тэрүүгээрээ хүүхдүүд айгүй явах боломжтой байгаад тийм биш үү? Тэгвэл тэр сургуулийн л үгүй гэх юм бол тэгээл өөр боломж байхгүй гэсэн үг тийм. Тэр ер нь солонгос хувьд ер нь нэлийн чангал сонсогдож байна. Ер нь гэхдээ үжигийн яриг сонсоод хахад ер нь юун тэтгэлэг материалаа бэлдэн гэдэг маань зөвхөн тухайн үеийн материал шүү дээ. Нөгөө нэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон, хэл сурсан гэж аамад яг энэ процесс бүр айгүй эрт эхэлж эхэлдэм байх шүү дээ. Тийм учраас энэ тал дээр болол займартай хэл болол хоёлаа түрүүн ярьсан болохоор нэг төр хашаа тавьчих тэгэнгүүт хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдэг дээр жоохон нэлгэрүүл ярих юм бол миний бол хичээлээс гадуурх үйл ажиллагааны юм бол дандаа нөгөө бүжиг дуу юм байсан баггүй. Нөгөө бүжиглдэг байсан 10 жилдээ. Тэгээд дандаа нөгөө бүжгийн тэмцээн юм гээд иймэрхүү тэмцээнд оролцсон юм ч юм уу. Тэгээд эсэний тэмцээнд оролцож исэн юм би. Тэр нөгөө нэг юуныг Монгол сууг байдаг штеп. Монгол телевизээ. Тийм Монгол телевизээс ийм зохион байгуулж исэн нэг эсэний тэмцээнд оролцсон. Нэг 2 жил дараалж оролцоод нэг дайггүй шилдэг 50% гэсэн нэг юмд нь орчиж исэн. Одоо тэрнийхээс сертификат юмудаа явуулаад тийм тэгээд тэр одоо нөгөө нэг батламжуудаа явуулах хэрэгтэй шүү дээ сургууль руугаа. Батламжуудаа явуулахдаа заавал орчуулуулаад докторатаар баталгаажуулаад явуулах хэрэгтэй. Би болохоор тэрэн дээр яг алдчихсан аахгүй юу. Тэгээ яг тэр үед өөрөө ингээд жоохон тэнэглэсэн л байгаа юм л да. Тэр хүмүүсийг одоо яаж тэр монголоор бичсэн юмнуудыг ойлгоно гэж бодсож явуулсан. Би зүгээр л бүр явуулсан юм уу те? Би зүгээр л ингээд юу ч бодохгүй тэднээсээ ингээд явуулсан. Хамгийн анх явуулахтай юу? Тийм нөгөө материалаа сая нөгөө GKS-ээр материалаа явуулахдаа сургуулийн гадаах үйл ажиллагаа гэсний зүгээр л өөртөө байсан юмнуудаа ингээд явуулсан. Тэгсэн чинь сургууль яг над руу яг ингээд эднүсийгээ бүгднийг ингээд орчуулуулад материалаар баталгаажуулаад явуулах хэрэгтэй гэдэг. Ер нь бүхэл материал ер нь орчуулахтай материалтай байх хэрэгтэй. За тэгвэл тэрнээс дахиад үргэлжлүүлээд хамгийн том хэсэг юм болохоор эссе байгаад байдаг гэж байна шүү дээ. Эссе чухал ер нь хэлний оноо чухал алин юм. Гэтэ яг нөгөө өөр тохиолдлууд хараад хахад бас зарим хүмүүс нөгөө нэг хилэн мууч гэсэндээ яг эссе дээрээ сайн бичээд орсон хүмүүс гэсэн байдаг болохоор бас эссе нараа илүү чухал болоо гэж бас бодож байна. Үжигийн маань бол тэгэхээр топ 6 тайсан мөртлөө бас тэнцэхгүй байгаад байсан. Яагаад байгаа. За би болохоор эссе бичихтэй надад тохиолдчихсан тохиолдол одоо ямар нэгэн одоо юм тохиолдсон бол тэндээсээ би одоо дараа нь тэрийг тохиолдоод ямар асуудал гараад тэрийг би яаж шийдвэрлээд тэрийг одоо тэндээсээ би өөрөө дараа нь юу сурч авсан бэ? Надад дараа нь юу үлдсэн бэ гэсэн нэг тиймэрхүү юм айгу бас ингээд бичвэл зүгээр юм болов уу гэж би асуудалтай нүүр тулаад тэрийг даван тоосон гэдэг айлуулах бичих юм бол энэ нөгөө нэг юу лээ өөрийнхөө талаар бичдэг гэсэн шүү дээ. Тэрэн дээр тэгвэл тэр хэсэг юм бол намайг тэр гэдэг би тэд он төрсөн гэдэг юм бичдэг хэсэг биш юм биш шүү дээ. Тийм юм бол бичвэл жоохон муу. Тийм ээ. Тэгвэл ер нь бол айлуулах тийм сампл хэсэгнүүдийг хараад судалгаас яаж ийм хүмүүс ер нь юу бичнэ гэдэг амар сайн харж байгаа. Тэгэхгүй бол бас эссенийх нь бас ингэ өөр байд юм биш дээ. Ер нь яг ингэ яг Америк хэвд хүүхдүүд айгу тийм person statement гэж ер нь жоохон тэрэндээ төстэй юм байд юм байна гэж би болоолоо тий. Өөрийг чинь л ер нь би яг ийм хүн шүү гэж ер нь хэлсэн. Тэгсэн хүмүүстэй дахиад нэмэлтээр дахиад study plan бичгээд байгаа шүү дээ. Тэрэн дээр болохоор би ерөнхийдөө яг иймэрхүү одоо сурж байгаа хувцастай ийм сурна. Ерөнхийдөө болохоор ингээд сургуулийнхаа одоо яг мэрэгчлүүг ороод ямар хичээл
одоо ордог гэдэг нь бүгд ингээд сургуулийн юун дээр департаментийн вебсайтн дээр бүгд байждаг болохоор тэндээсээ хараад ийм сурмаараа ингэж сурна. Одоо энэ жилүүдэд ингэж шинэ гэсэн юмруудаа бол би яг бичээд явуулчихсан. Тэгэхээр одоо тэр хэсгийн хамгийн чухал юм нь одоо би ийм сурна гэдгээс гадна дахиад одоо ер нь төгсөөд би буцаагаад энэ департаментээ ийм хийн энэ гэсэн бичих шаардлагатай юу? Шаардлагатай. Гэхдээ яг би болохоор яг энэ мэргэжлээрээ сураад би Монголд очиод ичж юм уу тийм эсвэл Монголд ингээд би энэнгээрээ сурснараа Монголд очиод ямар одоо нөгөө Монголд ямар тус болох вэ? Яаж нөгөө хувь нэмрээ оруулж болох вэ гэсэн юмнуудаа их орондоо буцаага би хувь нэмрээ оруулах шүү гэдэг юм аа. Тиймэрхүү юм. Би бол яг тийм зориг гэсэн юм болгоод тэгээд бичээд явуулчихсан. Зүг. Үнэхээр ингээд тэнцмээр байна. Би үнэхээр сурмаар байна гэсэн миний ингээд тийм хүсэл маань бас ингээ харагдсан юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл угаасаа тэр үед би амар хэцүү байсан. Үнэхээр ингээд сураад явмаар байсан болохоор тэр манаас харагдсан байж магадгүй. Ер нь өөрийнхөө хүслээ амарсан. Ер нь хүн хүсэлгүй байх үед угаасаа ямар ч сайхан боломж байгаа хичээхгүй шүү дээ. Тэгэхээр тийм хүсэл сонирхолтой байгаа гэдгийг бол амар сайн харуулах хэрэгтэй. Тийм байна. Ер нь бол тэгэл юунд ч гэсэн ер нь тийм л хата айгуу тийм хүсэл сонирхолтой. Би энийг хийхдээ үнэхээр дуртай байгаа шүү. Би одоо хийж байгаа юмд амар сонирхолтой байгаа шүү гэдэг ер нь хүмүүст амар сайн харуулж байна. Харах юм бол ер нь процесс нь бол нэлээд тийм тодорхой хийхэд бол эвтэйхэн голын дээр материалууд амар сайн бэлдэж маш сайн судалгаа хийх шаардлагатай юм байна гэж ойлгуулж чекээс дээр. Тэгвэл хоёлоо дараагийнхаа хэсэг рүү ороод солонгосын амьдралын талаар тэгвэл одоо ингэ хэрэгтэй тэнцээ бүх юм авсан хойно тэгвэл дахиад нөгөө нэг юунд ордог гэж ярьсан шүү дээ. Нөгөө нэг эмнэлгийн үзлэгт ороод тэгэнгүүтээ дахиад виз мэзэнд ордог байлгүй. Тэр процессыг нь төсөөснөөс ер нь харцсангуу ямар байсан бэ? Миний хувьд болохоор би нөгөө яг хүмүүсээс жоохон ингээ хоцрогдсон яг эрүүл мэндийнхаа юмнуудыг өгсөн юмнууд байсан болохоор амар яруу байсан. Тэгээ яг нөгөө он дүнгэж гарцсан. Тэгээ яг надад ингээд 1 сарын тэдүүртэл явуул гэсэн юм ирсэн. Амар яруу миний ингээд явах бэлтгэл маань ингээ өрөнцөн. Тэгээ гэхдээ яг эмнэлгийн нөгөө үзлэгийнхаа ямиг бүрдүүлэх нь бол нэг тийм амар хэцүү байгаагүй. Тэгэхээр дөрөвчлээ Солонгос ирээд хамгийн эхний сар ямар байсан бэ? Сэтгэлгийнхэн мөнгө нь яа гэм бэ шүү. Эхний сар нь шууд тэр сард орж ирэх үсэл очиод банк нээж банк гэж жагаад ер нь жоохон 3-4 сар хавцаа. Би болохоор 2 сарын сүүлээр ирж исэн. Тэгээ яг ихний мөнгө 4 сар ихээр авч ирсэн. Тэр батлаа өөрийнхөө мөнгөөр бол болгочихсон гэсэн юм шүү дээ. Түн хэлжсэн би одоо жекейсэн дотор байр ингэ бүх юм ингэ ядаг гэж ирсэн шүү дээ. Тэрнээс гадна бол тэтгэлэг авсан тохиолдолд бол тэгвэл банкнаас мансаа нээлгээд яасан болтлоо болол бас тодорхой хэмжээний мөнгө бол өөрийн мөнгө бол гарна тийм. Тэгээд дотор байраар бол хангахгүй. Тийм. Дотор байраа бол өөрөө мөнгөө төлөх хэрэгтэй. Тэгээд яг зөвхөн тэр сарын амжиргааны мөнгө л гэсэн стипенд гэсэн мөнгө л байгаа. Тэгвэл сургуулийн төлбөр, амжиргааны төлбөр хоёр л байгаа юм тий. Тэнгуутаа одоо даатгал төлдөг үлээ. Даатгалын мөнгө, номны мөнгө гэж даатгалын мөнгө гэж байгаа. Даатгал за ер нь бол сургуулийн төлбөр, стипенд тэгээд даатгалын мөнгө. Номны мөнгө шахаад тусдаг мөнгө гэж үхгүй. Яг хөө хэрвээ нөгөө магистр бол сүүлд нь нөгөө диплом бичгээд дипломны мөнгө гэж бол өгдөг. Тийм тэгээд бас нөгөө нэг юугаар бас өгд юм. Нөгөө нэг онгоцны билет. 2 талын онгоцны билет. Онгоцны билет цаанаас нь. Тэгэхээр одоо өөртөө онгоцны билет авчихсан удаа тэр авсан гэдэг тэр баримтаа болоод нөхөр байдлаар авах гэсэн үг. За манай сургууль болохоор шууд надад зүгээр аваад өгсөн үү? Ямар гоё. Ер нь угаасаа сургуулийн бүх мэдээлэл байгаа юм. Тийм сургууль болгоно гэхдээ өөр хаа. Тийм. Тэгвэл эхний тэгвэл буцаад нүүс тэр болох. Эхний сард ер нь хэрэг эзэн төлөөрхөн мөнгөөр ямар ч нэгт ирсэн бэ. Тэгээд ер нь солонгос амьдрал хэр санагдсан гэх юм. Яг ирчээл сургуультай орсон чинь нөгөө гэнт ингээл нөгөө солонгос хэлэнд бүх юм ороод ингээл ирэхэд л жоохон паникцсан. Эхний семестр бол би нэлээд паникцсан. Тэгээд ерөнхийдөө яг 2 дугаар семестрээс эхлээд арай нэг жоохон уучруулад тэгээд нэг 2 дугаар курсээс эхлээд за ер нь ингэдэм байна гэдэг яг ерөнхийдөө болоод явсан. Сургуулийн амьдралтай биш ч тийм. Ер нь сургуулийн амьдрал шалтгаан. Хувь хүн талдаа ер нь жоохон айсан эсвэл тиймэрхүү эсвэл гэрээ сансан ч юм уу тиймэрхүү юм байсан уу? Би бол харцангуй гайгүйсэн. Тийм үү. Бас тэгтээ надад ч гэсэн жоохон тиймээс амар удаан хүсэж агаад ирсэн болохоор бас нэг гэр мэрээ санхан арай баг байт юм шиг тийм. Шууд ингээл төгсөөл бүх юм болоод ингээл хэцүү хөлтөд ахмал харцангуй. Сэтгэлээ бэлдэж чадахгүй байжгаад ингээд авчиж байгаа болохоор бас тийм байдаг гэж магадгүй лээ. Бусад ер нь хүүхдүүдтэй ер нь хэр тасн цогцож чинь ер нь тийм юу мэдрэгдэж чинь гэдэг талаас нь би болохоор ер нь жоохон нэг татгшоогоо болохоор
ерөөхдөө одоо ч гэсэн ер нь жоохон ганцаараа л явж идэг л Тийм та. солонгос эднүүд тийм л санагдчих шүү дээ. Ер нь л ингээл ганцаараа ингээл юм хийгээ явчихдаг. Ер нь ганцаараа л явж идэг л та. Гэхдээ яг хуу ерөөхдөө өөрөө сайн байх юм бол солонгос хүүхдүүд айгуу санаа хүлээж авдаг. Одоо нөгөө нэг яг энэ солонгост байдаг нэг тийм хүүхдүүдийн яг оюутнуудын бодол гэх юм уу? Нөгөө нэг гадаад одоо зарим жоохон хичээллээ нэг анхаардгүй ч юм уу? Зүгээр л жоохон нөгөө мөнгөтэй хүүхдүүд ирсэн тохиолдол бас байж болно. Тийм байдаг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хичээлдээ жоохон муу ч юм уу, солонгос хэлэндээ муу байгаа гэх юм бол нөгөө нэг багийн одоо ингээд бие даалт байлаа гэж бодоход нөгөө солонгос хүүхдүүд ер нь гадаад хүүхдүүдтэй болохгүй айгүй ирмэлцлээд байд юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө өөрөө яг тухайн хүүхд маань өөрөө хичээлдээ сайн байгаад өөрөө тэрэндээ ингээд итгэвтэй байгаад нэг юм бол солонгос хүүхдүүд бол нэг тийм амар цаашаа гэхгүй зүгээр өөрөө л сайн байл гэж. Ерөнхийдөө хичээлүүд бол гайгүй. Сонирхолтой л бол ерөнхийдөө тэгээд явчих хэмжээний таажгүй шүү. Дахиад GPS зөрүүтлээ явуулаа гэх юм бол ер нь юуг явуулж ирснээс арай өөр хийх байсан бэ? Одоо миний мэдхийн лав энэ жилийн GPS бакалаврын GPS болохоор одоо бид нар шиг зүгээр нөгөө инвүндэгийн одоо юугаар явуулж болохоор болцсон хүмүүнлэгийн тал руу материал явуулж болохоо болцсон. Ерөнхийдөө ихэнхэн заавал нөгөө IT инженер эсвэл AI зөвхөн тиймэрхүү талын департаментаар материалаа явуулж болохоор болцсноор би эсвэл харсан байхгүй юу. Тэгээд бас ихэнх хүүхдүүд ерөнхийдөө нөгөө нэг солонгос хэлтэй англи хэлтэй болцсон болохоор тийм хүүхдүүд их явуулдаг болцсон болохоор би ашиглах тийм ер нь солонгос хэлний хажуугаар англи хэлнийхээ оноог бас ингээд цуг хавсаргах байсан баг. Цаашдаа ер нь яа гэж бодож ин сургуулаа төгсөөд ер нь солонгостой бай гэж бодож байна уу? Эсвэл буцаагаад Монголд ер нь очие гэж бодож байна уу? Ер нь ямар хөө бодол байна? Ерөнхийдөө бол сургуулаа төгсөөд болж өгвөл эндээ жоохон сурч ажиллаад тийм туршлага хуримтлуулж агаад Монгол явна гэсэн бодолтой байгаа. Бас ингээл энэ дээрхээр чинь амар олон төрлийн хүмүүстэй уулзаал амар олон зан гарын шинтэй хүмүүстэй уулзалт хийж байгаа болохоор за ийм хүмүүс байд юм байна, тийм хүмүүс байд юм байна. За би юу нүнээс энэ хүн надад ийм нөлөө үзүүлэх юм байна, энэ хүн надад ийм нөлөө үзүүлэх юм байна гэж бас хүнийг ингэж арай ялгаж сурсан юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд миний хувьд бол надад солонгос амьдрал бол амар тэггүй ер нь тохироод байгаа. Хэрвээ хоёулынхын энэ подкастыг сонсоод за би яг солонгос хэл сураад тэтгэлэгтэй хэрвээ явуулъя гэж бодож байгаа хүмүүстийг уран зориг өгөө. За ингэ шүү. Би одоо ингэж чадсан юм чинь ингэж байгаа шүү гэдэг тийм уран зориг лээж гэх юм бол одоо яг нөгөө дөнгөж сургуулаа төгсөөл эсвэл 18, 19-тэй хүүхдүүд ингээл арай жоох юм мэдэхгүй байгаа штэ. Тэгэнгүүт амар өөрийгөө хүнтэй харьцуулдаг ч юм уу. Би энэ хүнээс жоохон муу байгаад байна, би ийм байгаад байна гэсэн юмнаас илүү эхлээд өөрийнхөө сайн талыг хараад арай өөртөө ихтэй байгаад өөрийгөө жоохон хайрлах юм бол хайрлах хэрэгтэй л гэж ерөнхийдөө бодож байна. Ерөнхийдөө хамгийн хэрэгтэй юм гэх юм бол зүгээр өөрийгөө хайрлаад өөрийгөө байгаагаар нь хүлээж аваад тэгээд өөрийнхөө одоо нөгөө нэг хэмжээндээ тааруулаад заавал тэ ингээл хичээл хийхдээ ч гэсэндээ нэг цаг суугаад нэг тэтгэн минут амраад хийдэг хүмүүс ч байна. Эсвэл шууд нэг суултандаа тийм 3-4 цаг суугаад юмнуудаа хийдэг хүмүүс ч байна. Тийм бах ингээ ерөнхийдөө тэ одоо жоохон баг цагаар хийгээд олон амардаг хүн олон цагаар нэг удаадаа хийж байгаа хүнийг хараад бас ингээд би энэ хүнээс жоохон муу хийгээд байна гэж боддог ч юм уу тийм бодол байж болно шүү дээ. Тэгэхээр хүнтэй ерөөсөө өөрийгөө харьцуулахгүйгээр өөртөө итгээд өөрийнхөө л байх хэрэгтэй гэж байна. Хэрэгтэй шүү. Тэрийгээ ч гэсэн дээр бас харуулсан байна тийм. Ерөөсөө миний бусад хүмүүсээс сайн чанар нь эмчтэй. Би хэдийгээр одоо тэдэн цаг хичээлж чадахгүй ч гэсэндээ би ингэж өдөр болгон би цаг тууштай хийдэг штэ гэдэг юм. Тууштай байдал гэсэн харуулдаг ч юм уу. Ер нь өөртөө л хайртай байгаарэ. Гадаадд ирнэ гэдэг чинь амар хэцүү штэ. Ерөнхийдөө бол ирээд амьдрын ингээд өөр хүний гадаад хэлээр яриад гадаад хүмүүстэй ингээд харьцаад явна гэдэг чинь бас амар хэцүү болохоор хамгийн түрүүнд өөртөө хайртай байгаарай л гэж юу хэлмэ. Өөрийнхөө найз нөхөн нь шүү дээ. Тийм, өөрийнхөө найз нөхөн хэрэгтэй. За ийм гоё хэрэгтэй бид нарт өргөж өгсөн юм маш их баярлалаа. Тэгээ цаашдынхан хичээл сурлахад амжилт хүсье. Солонгосын засгийн газартай холбоотой асуулт авах юм бол манай үжингийн маань Instagram хаягийн доор гарч ирж байгаа шүү. Та бүхнээс манай үжинтэй маань холбоотой асуух зүйл яаж болох юм гэмэрт хэлсэн та бүхэндээ баярлалаа.